Эхний мэдээлэл. Замар сумын уурхайн цооногт унсан охиныг аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид 12 м хүртэл малталт хийхээр тооцоолсноос одоогоор 7 м-ийг ухаад байгаа юм байна. Хүүхэд цооногт унснаас хойш 54 цаг өнгөрсөн ч аврах ажиллагаа дуусаагүй байна. За ослын бүсэд цагаагаар халуун хөрс суларч шороо агаарт тэгсэн нөхцөл байдалтай байгаа талаар газар дээрээс нь мэдээллээ. Манай сэтгүүлч Умаахан зураглаач Маналж явнаар ослын газарт ажиллаж байна. За Төв аймгийн Замар сум ар намгийн газар 30 орчим метр гүнд унсан 3 настай хүүхдийг авран хайх ажиллагаа үргэлжилж байна. За одоо бол яг энд цаг 17 цаг өнгөрч байна. За хүүхэд тухайн нүхэнд унснаас хойш бол 53 цагийн хугацаа өнгөрөөд байна. За энэ түрүү бас 2-3 цагийн өмнө бас Шадар сайд Номтой хоёрын өгсөн мэдээллээр бол 12 орчим метрийн хүн гар балтлагыг бол хийж яана гэсэн ийм мэдээллийг өгсөн. Цаг агаарын нөхцөл байдал бол бага зэргийн салхитай өнгөн хөрсөндөө шороо суларсан учраас жоохон хөвцтэй салхилахтал шороо боссон ийм нөхцөл байдалтай байна. Урд шөнийн хувьдгүйл цаг агаар нэлээд хүйтэн хонсон ийм нөхцөл байдалтай байгаа юм. Бид бүхэн эмнэлгийн байгууллагуудаас мөн очиж бас мэдээлэл авлаа. Эмнэлгийн байгууллагууд бол хүүхэд ямар ч гарч ирсэн бид бүхэн тусламж үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн гэсэн мэдээллийг өгч байгаа. Мөн энд Төв аймгийн засаг дарга, Төв аймгийн Замар сумын засаг дарга тэргүүтээ албаны хүмүүс мөн ажиллаж байна гэдэг ийм мэдээлэл байна. Нөгөөтэйгүр Улаанбаатар хотоос гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэрэгжилтэн мөн ирсэн ажиллаж байна. Тухайн гэр бүлийн хүмүүст бол сэтгэл зүйн зөвлөгөөг 2-3 удаа өгсөн гэсэн ийм мэдээллийг мөн түрүү бидэнд өгсөн. Мөрөглүүлээд бид бүхэн бас та бүхэнд ойр орчмын бас иргэдийн бас мэдээллийг авч хүргье. Ээж аавыг буруутгаад байна. Одоо жишээ нь энд 10 гаруй айл нутгалж байна тий. Одоо манай хүүхдүүд ч гэсэн энд эмээ өвөөдрөө ирж байгаа. Тэгэд янз бүр бас болвол одоо бид хэдийг буруутгах юм уу? Тэгэхээр энэ нүхийг ухаж байгаа энэ хамгийн гол нь ухаж хайгуул хийж байгаа, хайгуул хийж болно. Ухачаад уцаагаад нөхөн сэргээл тийм үү битүүлээд орох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй ингээ хайждаг. Тэгтэл одоо тэр нөгөө жоохон хүүхдүүд ч юугаач мэдэхгүй сонирхож байгаа ч юм уу санаатай ч юм сансургүй ингээ ийм асуудал үүсэж байгаа байхгүй юу? Одоо таны гэрийн эргэн тойронд ч юм уу бас битүү штэ. Одоо яг би ч өдөр баг багтал харж илээсэн ийм том гүнзгий цооногнууд холоос хараад хэрэг гүнзгийг нь үзэхийн тулд нэг чулуу шидэж үзэл гэл дуграал байдаг. Тэгэл удаан дуурах юм бол гүнзгий гэж харчаал харахаас ч амар штэ. Одоо яг үнийг хэлэхэд манай энэ Замар нутгийг тойроод 10-20 мянган нөх байж байгаа одоо болсон юм байхгүй. Одоо жишээ нь энэ асуудлыг одоо далимдуулаад гэх юм уу энэ одоо компани энэ өрмийн компанитай хариуцлагыг маш өндөр хатуу тооцох юм бол дараа чи ийм асуудал үүсэх бас нэг магадлалыг боломжийг бууруулан дараа чи компаниуд ч гэсэн хариуцлагатай байх гэж бодож байна. Тэгэхээр одоо хин өнөөдрөөр орхихгүйгээр энэ дээр бас хаана хариуцлагатай хандаасаа энэ компанитай одоо энэ компани бол энэ доорч мангар том нэг хугацаа манай гэрийн цаалруу ч гэсэн амар том нэг хугацаа одоо хэдүүл очиод үтсэн ч баримтайгаа байж л хүн сөргөлт байхгүй. Тэрэнд бол одоо хүн ороод юм мал бол байнга л орж өгч байгаа. Одоо яг ойролцоогоор хэдийн хугацаанд үргэлжлэх вэ? Одоо тэрийг хэлж мэдэхгүй байна. Би түрүү хэллээ малтлагын хугацаа болвол цаашлаа гүндлэх тусмаа цаг хугацаа орно. Тийм учраас бид нар яг өнөөдөр тэдэн цагийн дараа дууснаа, эдэн цагийн дараа дууснаа гэж хэлж болохгүй болчиход байна. Дараа энд одоо яг хоёр ангийн хичнээн албаагч үүрэг нэг ээлжинд ер нь хичнээн бас онцгой албаагч үүрэг гүйцэтгэж байна. Нэг ээлжиндээ одоо бид нар яг сая нэг ээлжиндээ 7 албаагчийг үүрэг гүйцэтгүүлж байгаа. Яг уул уурхайн анги буюу 09-р анги маань өөрөө яг мэрэгжлийн уул уурхай чиглэлээр мэрэгдсэн анги. Техник тоног төхөөрөмжийн яг уул уурхай чиглэлээр орчлын чиглэлээр мэрэгдсэн ийм анги болоод техник тоног төхөөрөмжийн хувьд дээрээс нь хүний хувьд бол дутгаар юм байхгүй. Тэгээд та бүхэн дутагдж байгаа зүйлүүд ер нь юу байна тийм ээ? Одоо яаралтай хэрэгтэй байгаа ч юм уу? Одоо дутагдж байгаа зүйл алгаа. Ямар ч байсан бид нэр ээлжлэл ухаад арга нь ямар ч байсан л одоо дуустал нэрлэх ажиллагааг хайгуудыг ажиллаа дуустал яваад. Ногоонуудыг явуулж үзсэн бол хүүхдийн юм байдаг. Ногоонуудыг бид нэр хадж идвэл шалгаж идвэл яг хүүхд байжсан байрандаа л явж байна. Нөгөө биеийн дулаан зүрхний цохилт амин үзүүлэлтүүд мэдэгдэж байгаа. За тэрийг ямар ч байсан бид нэг дуусчаал тэгэл одоо дараагаар нь яг одоо дуусчаад яг тэрэн дээр хариултыг өгөх. Бидний тухайд бол яг үндсэн уулын ажиллаа бол огт эхлэх байсан шүү дээ. Энэ жил байсан юм байна. Тэгээд яг цооног
ил задгаа орхисон нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг ийм л зөвөр мэрэгжлийн талаас харах юм бол зөрчил ихний ээлжинд харагдаж байгаа. Тэгээ энэ ч яг одоо зөвөр сошиалоор харж байхад ингээд буруутныг хайсан мэдээлэл, бичлэг, коммент, сэтгэлдлүүд маш их явж байна тий. Тэгээ яг энэ тухайд бол би газар дээр нь ажиллаж байгаа хүний хувьд энэ ажлыг яаж урд нь шуурхаа одоо эрсдэлгүйгээр явуулах уу гэдэг дээр л анхаарал тавьж байна. Тэрнээс биш одоо хариуцлага яриад ийм яг цаг хугацааны хувьд бол бас боломжгүй бол байна л да. Хэл өгсөн бэ? За уул уурхай газрууд тий ерөөсөө уулаасаа дотоод журам одоо тий уурхайн бүсэд бол бага насны хүүхэд байж болохгүй гэсэн одоо улсаа дотоод журам байдаг. Түүнээс бид нар яваад одоо энэ дотор хүүхэд байна уу гэдээ ингээд шалгаа явуулна гэж бол байхгүй л тий. Энэ чинь Төв аймагт энэ заамар сум гэхэд хүүхэд гэрүүлийн нэг ажилтан байгаа. За энэ ажилтан маань бол одоо бас тодорхой хэмжээнд өрсөн сэргийлэх чиглэлээр сургууль сурчлагаа одоо тий зохион байгуулдаг. Энд бол уул уурхай иргэд бүгд л оролцож байгаа тий мэдээлэл бол. За бид өхөн бас өчигдөр Төв аймгийн заамар сумын засаг дарга Самбуу гэдэг хүнээс за яг энэ заамар суманд гэхэд ер нь хэдэн уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдсан бэ гэсэн ийм зүйлийг асуухад бол за 10 орчим компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн ийм мэдээлэл өгсөн. За тухайн компаниуд ер нь нөхөн сэргээлтээ бүрэн хийж юу нүү, за хийхгүй байна уу, за энэ дээр та бүхэн ямар одоо бас хараа хяналт тавьж ажиллаж байна гэсэн ийм асуултыг тавихад бол за бид бүхэн бас төдийлөн хүн хүчний нөөц боломжоос шалтгаалаад за бас төдийлөн хурж ажиллаж чадахгүй байна гэсэн ийм мэдээллийг өгсөн.